Дэлхийн монголчуудын Эмгэл радио 88.1 урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гаргийн ягийн цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцааг сураатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 18-ны 5 гаргийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Хэл салгарчлаа шүү дээ. Үүч болох нь дээ. Ау сая ау. Тэс Бараг уйлчгүй яач. Амар салгаач тооч. За студид хөтлөгч Мига, Мөги, Анжга, Гэрлээ, за найруулагчаар Мөнцгийн төвшин баярнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Химэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг Им Монголиа, за мөн таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интернет дэмжлэг хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв Кошокны найз гэдэг сэдвээр ярилцсанаа. За Мига, миний дөө. Бүр багын цэцэрлэгт найзалж исэн найзаа сандгүй. Бүр багын золбоо хүслэнгээ хоёр ах トゥ хоёр гэдэг байхгүй юу? Хүслэн одоо ийм янз бүрийн газар хийл тоглодог. Тэгээ би фитээр Facebook найзууд. Тэгээд нөгөө хүүхдийн ордонд бас цуг явдаг гэсэн байхгүй юу? Драмын дугуулна. Тэгээд ер нь бол нөгөө нэг ийм фракц бол чадаагүй. Гэхдээ хүүхд тахтай айгу найзалж исэн найз. Би одоо Facebook-ээр найзууд болохоор одоо найзууд л энэ да тий. Тий. За. Хамгийн багын найзууд золбоо өслөө хоёр юм байна те. Тийм, золбоо гэдэг юу ах нь тэгээд хүсэл юу дүү нахгүй юу? Эмхтэй эрэхтэй. За. Оо саналгүй яах вэ? Хэдэн тэнийг юмнууд одоо баг 40 жил хамт яваа маш. Йоо тэр хариг уйдах юм биш тэр гэдэг чинь юу. Цэцэрлэгт хамт яваал, сургуульд хамт яваал, оюутан болж хамт яваал тэгэл. Чиний төрсөдрөө нөгөө нэг би танилцж манилцаад байсан тэр хэд юм уу? Оо тий тэр хэд. Тэр хэд юм аа. За тэгэл хамт цэцэрлэгтнийг ингэж ороод тэгэл ерөөсөө. Тэгээ одоо болтол мэдрэхтэй тэгээд 10 жилийн нэг анги заяа. 10 жилийн бас нэг анги тий. Оо тий тий. Би Мөгийн төрсөдөр дээр яг тэр нөгөө таны очдог жилчээ очие гэсэн давг яахыг хэрэггүй гэсэн. Яг тэгээд тийм хэцүүсээрээ тэрсэн юм. Эдгээр өөрсдөө шууд хүрээд ирсэн шүү. Тийм. Оруулахгүй гэрлээ шууд ороод ирсэн. Өшгөлөө орсон. Ороод ирсэн. Аамиг зөрөө гарангууд би зөрөөд орсон. Амар би. Тэгээд дараагаас 3-аас дээш хүндэг дор байж болохгүй гэсэн. Тэгээд намаа оруулахгүй гэсэн шүү дээ. Ангар гахаа би үр бичлүүлмээр байна шүү дээ. Тэгжсэн өөлөө. Хобби очиж л та. Тэгч манай найз тэнийг минь чи зүгээр хүн өөрөө ч аваад байна шүү дээ. Үгүй бид нар тэр их чинь сайндаа ч нөгөө нэг угаасаа тий байж байгаа тэгээ нөгөө нэг хор долоочгүй да тэгээ тэрийг өргөжлүүлэх ганц боломжтой газар Мөгийн төрсөдрээ. Чаавас далим төрсөдрээ. Хашаа нэг юм уулгаж Ёо тийм морин нэмэлчингууд одоо та нар манаагаас зайд гэсэн. Тэгээ би заяа. Тэгээ би бүр амар инээдтэй тэр чинь дунд нь ингээд завсралцсан байхгүй юу? Энэ аами мамиг ингээд очисон хооронд нь би үс чинь яг нөгөө үс цайруулалт хийлгэжсэн. Тэгээ үснийхаа нэг цайралтыг хийлгчээд тэгээ шав толгойтой болчиход тэ очисон байхгүй юу? Тийм амар яа тий. Нэг мохтоноос нөгөө мохтох гэдэг шиг. Хар үстэй бодоод очиж тэгээд нисчээ амчаа. Та нарыг бодвол толгой дээр шүлсээ хийж явлаа. Гэсэн. За цэцэрлэгт бол би ч 24 цэцэрлэгт баргаж явж мовсон. Гэтэ цэцэрлэгийн найз гэж байхгүй. Би ч нөгөө холоос цэцэрлэгтээ очдөг байсан учраас нөгөө байрны хүүхдүүд биш учраас тэгэл байхгүй болчихсон. 24 гэж харин сайн санд юм шүү би нэгэ. Би одоо нэг ч хүүхдийн нэр мэдэхгүй байгаа, нэг ч хүүхдийн царай санахгүй байгаа. Царай санахгүй байгаа. Тэгээд тэр цэцэрлэгээс бол тийм найз байхгүй. Хамгийн багын найзууд гэх юм бол манайх ч нэг активны 5 айл гээд Жожломын музей Сталин намын сая хоёрын дунд нэг юм нэг гадлаж орлонтой 5 айлын байранд байсан байхгүй юу? Тэр байранд чинь одоо энэ нөгөө нэг алдарт археологч Наванг байх байсан. За юуны газар зүйн хөрөлөнгийн хөлөө Юндэн Базар гэж нэг айлын хулган хадун гэж хоёр охин байсан. За түүхийн хөрөлөнгийн хөлөө одоо хаана байна тэд нар? Айга бас би үнийг тань. Тэр нь хаана байна? Ундрах хот хин блээд нэг том ихчдүү хоёр байсан. Тэр нь Баатар гэж хэл шинжлэлийн хүрээлэнгийнх болов
Баатар гэдэг хүний айл байсан. Хороолтын чинь найзууд юм уу тий? Тэгээд бид нар нөгөө л хашаан дотор л тавхан айд юм чинь хоорондоо л тоглоно шүү дээ. Тэгээд газар ухаад улаан шороо гараад байсан. Яа ээж нь үхнэгээ буцаагаад болдог байсан үед чинь тэд нар тэгэл найз. Одоо бол бид нар холбоотой шүү. Тэр улаан шорооны асуудал бүр та нараас ихтэй юм уу? Тэгэхгүй яг Амар тэнэгтэй улаан шороо гарах ээж нь үхэн атахад юу буулан болж байгаа ёо. Улаан шороо биш, улаан чулуу шүү дээ. Үгүй шороо. Хамаагүй тэгээд ямар ч өнгийн шороо гарч ирсэн л нэг юм байдаг. Хар шороо гараад ирэх юм бол найз нь үхэн чөлөө. Тэний хүүхдүүдээс би. Тэгэл жигэлжэд өссөн тэр найзууд байгаа шүү дээ. Яг нөгөө байрны тэд нар бол хамгийн багын найз нар тэд нар. Тэгэл нэгдүгээр ангиас хойш явж байгаа гэх юм бол манай нөгөө нэг болдон баяти гэдэг нэг хоёр эвгүүгээр байгаа шүү дээ. 30 дугаар байрны 3 тэнэг гэж явсан байна гооч. Тийм 3 эвгүүгээр нэгдүгээр ангиас хойш болдоо байна нэг ангид байж байгаа. Тэгээд хороол руу шилжсэн чинь ахаад нэг ангид ороод гэсэн манай давхарт баяти гэдэг нэг нөхөр байж байгаа. Тэгээд ингээ 3-удаа болол. Одоо бол ёстой эргүүтэд явж байгаа. Мог яах бүр үнэхээр гоё харагдаж байна. Мог яахын ус угаасаа юм боржгор юм уу гинэ. Ёо ямар ч хамаар. Наад яадад орохын өмнө ингэж суу хуруундаа ороод ингэж сууж байгаа ороод идэг байхгүй. Йоо. За хамтран ойлгох танилцуулаад над руу орё доо. Зүгээр л миний хөөхнийг ярих гэж анжаахын яриг тасчих шүү дээ. Балиар авахгүй. Зүгээр анжаахын айгуу чухал юм ярьж байна. Муухай нарцисс тийм. Хамаг багынхаа юм ярь. Зүгээр гэлээ шууд тастаад миний үсийг ярьсан. Болдоо баяти хоёр шүү. Гурчор үсэн л дарагдлаа шүү дээ. Эний болдоо бас миний үстийг нэг эргүүлгээд яг л тийм болоод байгаа. За үзэл дунаад байсан юм аа. Одоо мөөгийг харах гад хүүхнүүд нэмэгдээд ороод ирсэн. Шаа 300 одоо 400 гарчлаа. Чи бол тулн чиддэг өгөө шүү дээ. За мөөгийн үсийг яриа. За Улаанбаатар хотод 17 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар манай найруулагч санд асуулга эхлээд танилцуулж. Найруулагч санд асуулга оруулсан байна. Найз хэрэгтэй юу гинэ? Аад нь мэдээж, Бэд нь хаяал уулзаж суух юм да гэсэн байна. Вэд нь итгэл даадгүй маа хэрэггүй. Гэд нь мэдхгүй гинэ. Мэдхгүй гэдэг юм мэдрэл юм бэ. Бэж болно шүү дээ. Хэрэгтэй юу гэдэг асуулт нь өөрөө мэдрэл байгаа байхгүй. За яах вэ? Одоо өнгөрсөн ороо ямар тэнэг л юм зохиод юм. Яатгий бэ? Яатгий анжгаа аха. Хамгийн сүлд найзуудтайгаа хизээ хэрэлцсэн бэ гэсэн бол зохиолч нь завгүйч байсан юм би шүү. Зохиолч нь бүр ингэж зохиолоо оруулаад өгөөч гэд хилүүлж байгаа сая нэг 5 минутын өмнө л оруулсан. Бүрхэмд кофе уучаад нэг сэрэгчээд оруулсан юм билээ. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар хиймэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголын хамтран ажиллаж байгаа. За ингэж байгаа шүү. Натратын үйлчлэгнүүдийг ийм Монголын системээс авдаг болсон шүү манайхаа. Юу ямар амар юм бэ? Чанаа нутар очих болчих юм уу? За би хэлж өгье. За ямар нэгэн тодорхой шалтгааны улмаас бид нар баримт бичгээ ингээд одоо би мөн гэдгийг өөрийгөө баталдаг шүү дээ. Бүр амар тий. Баримт бичгээ натратаар баталгаажуулахаас эхлээд тухайн баримтыг одоо байнгын хадгалах хэрэгтэй үед одоо заримдаа хайж гэх тохиолдол гардаг байсан аа. За харин натраттай холбоотой үйлчлэгнүүд захим шилжснээр яасан байх нь баталгаажсан баримт бичгээ шууд захимаар харна заяа. Татаад авчин заяа. Илгээх боломж бүрдсэн байгаа. Гэхдээ иргэдийн хувьд мэдлэг мэдээлэлээ хангалттай хэмжээнд авч чадаагүйгээс шалтгаалаад бичлэн ингээд лавлгаа тодорхойлт авах тохиолдол одоо ч гэсэн хэвээрээ байгаад байна. Тэгэхээр яасан байх нь ийм Монгол актив улсын төсөвт үйлдвэрийн газар болон Монголын натраачдын танхим хамтраад иргэдэд одоо та бүхэн дараах үйлчлэгнүүдийг захимаар хүргэж байгаа юм байна. Энд чинь юу байгаа гэхээр натратаар гэрчлүүлсэн нөгөө үйлдэлийн архивын хуулбар авах заяа. За. Жишээд натратаар ихтэй батлуулах юм байна бид нэр. Тэгээ тэр чинь ингээ хадгалагдаад байж байгаа нэ штэ тий. Дахин натрат ороод. Ийм Монголигаас бол натратын үйлчлэг авахгүй нах нэ штэ. Тийм ээ. Одоо ойлгож байна. Гэрчлүүлсэн эсэх лавлгаа. Натратаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээний лавлгаа. Натратаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлгаа. Тэлийн чандад үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлгаа зэрэг багтаж байгаа гэж шүү. Нэг одоо ингээд итгэмжлэл хийлгээд авчих юм бол тий тэрийг ингээд ийм Монголиас татаад авчих байхгүй. Тэгэхгүй дахин одоо би ингээд Мөнхбатыг өөрийнхөө өмнөөс шүүх хурал суулгахын тулд дахин чамд итгэмжлэл хийлгүүлэхгүй л ахна гэж байна шүү дээ. Тэр бүл салалт гэрлэлт батлах зэрэг ирэх зүй заавал энийг ярьж ирдэг тий. Гэчийн. Юунэ би натраад орохлоор аягүй дургу шүү дээ.
нэг ааштай ихт суучдаг. Амар. Яагаад эрэгтэй натрат баг байдгүй бол. Тэгээд нэг алцгар эрэгтэй натрат те. Өөрийнхөө цагаар те. Өөрийнхөө цагаар штэ. Очингууд байхгүй уцаар ярингууд ингэсгээд очин байж. Тэгээ аашгуунууд нь ингээ дуурдгоо те. Тэгээ юу нэ? Юу гэсэн бэ? Тийм атрэ. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл манайха нөгөө 11 гэдэг утсруу залгангуудаа 2 төвчлөөр дээр дараад аваарай 11 шүү. За тэгээд эма цикүүцик юм ингээд ороод эма шүү. Эма шүү. Бүгд эма эцэдий. EMA цикүүцик юм шүү манайха. За ингээд нэвтрүүлгийн хамтран амьдагчаар Хиймэл оюун цэвэрлсэн иргэний хамгаалдаг ийм Монголын хамтран ажиллаж байгаа баярлалаа. За би бол одоо сургуулийн өмнөх боловсролгүй хөө. Би хааштай хэлнэ. Би амьдралдаа цэцэрлэгт явж үзээгүй. Чам цэцэрлэг гэрчлэгээ байхгүй мэ? Би 5 настайдаа би уншиж сурсан. Өгдөн штэ. Сүүбийн гэрчлэгээ өгдөн штэ. Яг юу байхгүй. Хавар нөгөө ахлахыг цэцэрлэгийн ахлахыг төгсдөг штэ тий. Тэгээд концерт хийсний дараа сүүбийн гэрчлэгээ өгдөг байхгүй. Худлаа яриад манай хоёр хүүхдүүд байхгүй тийм юм. Бити худлаа ярьж надад ч байхгүй. Дандаа боловсролгүй юм байна. Тэгвэл юу байхгүй мó? Байлгүй яа. Цэцэрлэгийн монтаж байхгүй мó? Байхгүй. Үгүй ямар юм. Та ч 24 цагийн цэцэрлэгт явдаг байсан цэцэрлэгт явсан гэж та нарыг хэн гэрчлэх юм? Монтаж байхгүй. За зураг байдсан надаа. Зураг байдیں۔ Тэгээд яштэй манай ингээ бүр багын найз нар гэх юм бол байрны найз нар байна. Дандаа дүү найз нар тэдний чинь би гэртээ оруулж ирээд нэг багш ууж тоглодог гэсэн байхгүй юу? Отгоо сайхнаа бажгаа мажгаа. Чи ээж нь болдог байсан дандаа. Үгүй багш болдог. Тэгээд тэд нар чинь ингээд тэр үедээ л ингээд жоохон юм шиг мөртлөө одоо ингээд насны дөрөв бодохоор нэг юм 84 ч юм уу те тэд нар нэг тийм л оны хүүхдүүд лээсэн байгаа байхгүй юу? Яа зэв манай ээж баг эмэгтэй одоо наагц гэж байхгүй юу? Наад 75 оных. Тэгээ манай найз тоглож байгаа халах болчихсон чи өө гарчааг өөрөө хэвтцэн заяа. Манай 3 найзыг нэгээр нь халбагаар байла долоолгосон чихнийг хажууд. Чи ярьжсэн тий тэр их зэвүүн. Тий нөгөө 3 тэгээ ингээд халбаг толгоод авах. Тэгээ тэгэхээр унтахаар гоё үдий гинэ. Манай оныхын юм юу шүү. Ямар байлаар юм бэ? Тэгээ манай оныхын юм юу шүү. Ямар шорон биш тий. Оо найзууд юм ингээд хоолны таг баг барилсан. Бүжиг хийлээ шүү. Эврий. Тэгээ өөрөө унтчихсэн шүү. Гэтэ тэр одоо нэг миний нэг төрсөдрөөр ирсэн штэ нэг юм үсчин гээд нэг юм одоо нэг юм хиймтэй шар үстэй нэг юм. Тийм өнгөрсөн жил чинь. Тийм. Тэрний чинь дүү нь уул нь отгоо байхгүй юу. Тэгээ тэр чин надаас оюуна чин надаас нэг 2 ирэх манай 5 давхар дэдгсэн байхгүй. Тэгэл одоо болт бид нэр ингээ байрны найзууд ингээ холбоотой байж л байгаа. Бүр одоо сайн найз бага найз гэх юм бол ариука штэ. Нэгдүгээр ангиасаа нэг ангид явсан. Тэгэл найзлал байж л байна. Гэтэ манай ангийнхан яг 15 дугаар цэцэрлэгт ангиараа байжгаад тэгээ нэг ангийн хүүхдүүд нэг ангид орж ирсэн штэ. Ер нь бол тэгэхээр манай бага ангийнхан ажилсан бохоо ингэж хувааж ажиллаж исэн баг те та хоёр. Ариука та хоёр бол тийм найзууд баг те. Заас арайч тэгдэг байгаагүй. Би бол найзуудтайгаа бохоо яг гоё хувааж ажилладаг. Найз нь биш юм биш дээ. Найз биш юм байна. Бохоо хувааж байгаа. Зандагийн нэг онгоо байдаг штэ. Нөгөө баги гээд одоо баги инхээдэг хоёр ч бас тэр гурав ч бүр ингээд нэг байрны тэгээ ингээ бүр ингээ хар багасаа ингээ нэг ангийн ингээ бас найзалсан гурав штэ. Тэгсэн чи багигаас нэг бох болж аваад занда тэгээ ингээд зажилсан яг дамжуулсан зажилсан явжсэн чинь бохоо дээрэмдүүлэх гээд ямар залгицсан гэдэг. Тэгээ зодуулсан. Идэг дээрэмдүүлж байгаа гэж залгицсан. Ялбаг долоод чи бохоо булаалгаж гэж ямар муухай зутар үсгүй. Үгүй яа чи би чи найзтай бохоо өгөх гэж чихэндээ наагаад явж байгаа шүү. Тэгээ бүгдөө дөө. Очоод маа миний найз гаргаад иргээ зодаагүй нэг юм байна. Чимээр горгор. Гэтэ яг ингээд нөгөө төмний ундаа ингээ хувааж уугаал. Тэг витавити нөгөө том юм ундаа гэдэг шүү дээ. Тэг яг нэг тэг борцны үлдэгдлүүд ингээ явж байгаа тий. Хүүхэд болгоны амнаас гарсан борц. Бидний үед бүр аягүй аим штэ ингээд хин ч хамаагүй хаалга тогшоод ус гаргаад иргээ тэнгүү тэгээд нөгөөдгөө шанаган дотор юм уу барин жилэн дотор юм уу усыг крантны усыг гаргаад тунгууд бүр нэг ажилтаа дэрийг уучаад за баярлаа гэж явдаг.
Манай ангийн наран бэнжих ээжнийх гой борц гэдэг. Манус очоод бүр яг юм ээлжээр юу гэдэг ингээд нэг хуваарт ажиллаа хийж байгаа юм шиг гэрт нь очиж борцгийн кармаж авдаг. Тийм байсан шүү дээ. Йоо. Одоо энэ цацаа зоо 2 шүү дээ тий. Одоо манай цацаа зоо 2 сая энэ жилийн тэр цацаа зоо 2 чи цацаагийн 19 манайх 18 зоозогийн 16 дугаар байхгүй. Тэгээ бид гур ингээд яг ингээд сургууль мангар ойрхон уулна. Тэгээ бүр нэг сонио альбтай юм шиг ингээд хонхтоо зэрэгцээл гуруула гурван талаас ингээд нийлээл сургууль руу гүйдэг. Тэгээд ингээд нэг хонхтоо зэрэгцээд ингээд ордог гэсэн байхгүй юу? Тэгээд чи угаасаа тэгэж инээд гэсэн юм багын. Тий. Тэгээд тэр хоёр манад орж ирж манайхаас борц гэдэг гэсэн. Айгүйх борцог авдаг гэсэн иддэг гэсэн шүү дээ. А ядарга. Манай тэр болдогийн 9 давхар байхгүй. Баяти битээр өөдөөс харсан хаалганд байдаг. Болдоо мангар хийхэг хүүхдээс. Хичээл 8-аас эхлэн шүү дээ. 7:30 мөч гэхэд хаалгад өгшөөд хичээл дээ явъя. Igen зогсоо. Хажууд шүү дээ. Өөдгөр ганцхан гулгаа сургууль руу орчдөг байхгүй. Тэгэхэд чи солиот юм шиг 7:30 төрж байгаа. Тэгээд манай хаалгад өгшөө чи уцаа урдаа өмсөж байгаарэ гэд очоод баятгийн хаалгыг баасан ёо. Болдоо яг тийм. Яг ийм найзтай багийн байсан шүү. Ёо. Ийм найзууд ч урагшлуулж байгаа байхгүй юу? Ёо. Тэгээд Арука битээрсээ ингээд Арука охиноо төрүүлээд жилийн дараа би охиноо төрүүлээ заяа. Арука хүүгээ төрүүлээд жилийн дараа би хүүгээ төрүүлээд ийм ойрхон төрсөө. Тэгээ Арука бүр ингээд заяа. Зүгээр л манай гэрт яг гэртээ орж ирж байгаа юм шиг ингээд хаалга онгоолгоол ороод тэрнээд хүүхдээ салхилуулаа. Хүүхдээ зургаацсан. Хүүхдээ салхилуулъя. Тэгээ битээр хүүхдэдээ төрхийн түрээл хөдөлгөөн хөдөлтөл тэгээд ёо зунга харалтаа энэ чи юу юм биш та бүр багасаа бэлтгэдэг юм биш тийж. Үгүй том болсон төрцнийхаа дараа штэ. Хүүхдүүдэд төрүүлчихэд дээ штэ. Гэсэн чинь найзууд тэрээд байгаа юм. Гүү. Жинхнээсээ хүүхдүүдэд салхилуулж гин. Тэгээ том бодоод жинхнээсээ хүүхдтэйтэй болсон бас. Тэднийхээ тухай ярьж. Жимсэн болчих ярьсан юм шүү. Манчаас жимсэн болцаа. Тэгдэж штэ ингэж ярьлгүй яа тий. Үйл болгоно ярьдаг заяа. Бүр бүх юм ярьна. Яаж олсноо ч ярина. Хоёр тийшээ яваад жирэмсэн болсон юм шүү. За хоёулаа жирэмсэн бодъё. Би ийшээ. Тэгээд одоо бүр ингэж ярьдаг юм чи хідүүлээ жирэмсэн болоод бүгд нэг зэрэг жирэмсэн болъё. Тэгвэл хүүхдүүдээ салхилуулт амархад гэх. Тэг ариуко дээр харин тэгээ ойрхон дурсан болохоор тэгээ харин өглөө болгон тэгээ тархны парк руу яв хүүхдээ 6 цагт босоод тэгээд ингээд салхилуулаад явдаг байсан. За Улаанбаатар хотод 17 цаг 32 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Финстил дэмжиж ажиллаж байна. За арьс цаатных асуудлыг найдвартай шийднэ. Финстил гээл нь шумуул болон хорхоо шавжинд хазуулсан хөнгө хэлбэрийн нарны туяа болон ахуйн түлэгдэл тохиолдсон бол чонон хөрөвсөөр өвдсөн бол дерматоз буюу арьсны өрөвсөл болсон бол за хэрв таны хүүхэд диатестэй, харшлын шалтгаанд ханиалагтай, харшлын шалтгаанд хамрын битүүрэлтэй буюу риниттэй, хоол хүнсний харшил сэтэрсэн бол за тэгээд харшлын шалтгаанд арьсны зочим өрөвсөл Финстил гээл асуудлыг чинь шийднэ. Бүх хэмжээний сангуудаар байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Финстил баярлаа. За дараагийн асуулт мөг дээр очисон. Мөхөта насан багын хідэн найз үлдсэн бэ одоо? Одоо юу? Бүгдээ. Уг нь 5 6 байна. Гэхдээ яг одоо ойрхон бол 3 байна. Тийм, түүгийн төгөө багийн 3 болдог шиг тий. Тэр 3 байна. За баяти болдоо 2 байна. Баяти болдоо 2-оос гадна манай нэг хідэн октод нийлээд хөөс баяти болдоо. Би мөгийн найз нартай үрдэл таньцаа яана баяти болдоо 2 доо. Манай баяти болдоо 2 замгүй. Горно өгчүүл гээд наран. Яг үндэ баяти болдоо гэж байдгүй. Бүсөлийн найз. Манай 2 шүү. 24 яваад бүх юмдыг бүсөлийн найзтай болсон. Тэр хоёр чи юм байхгүй. Нэг нь наран туул дээр хүнсний бөөний төв ажилуулдаг. Нөгөөх нь наран туулын баялаг ундраа дээр бас нэг юм жимс мэсний бөөний төв ажилуулдаг. Тэнгүүд тэр хоёр чи 2 дахь өдөр л завтай. Надад 2 дахь өдөр ямар асны зав байх вэ? Тэгээ уулзалдаж чаддгүй. Хаяа бүр хэрэг болгож нэгнийдээ очиж уулзалт. Би одоо энэ зандагийн инхээдэг багийн хоёртой бүр айгуу сайн найзууд болчихсон байна. Таны багийн найз ч одоо тэгээд Арука байна, цацаа байна. Тэгээд нөгөө нэг гоо сайханч болрооч бас манай ангийн хүүхэд шүү дээ. 10 жилээсээ найзлсан найзууд гэх юм бол тэгээд сая 12 өнгөрсөн жил нэг найзаагаа алдчихлаа шүү дээ. Тийм тэгээд одоо тэгэл 3 л болцсон байх шүү дээ. Ер нь бол. Надад яг 5 найзууд яг багийн. Яг 10 жилдээ одоо хамгийн их олон жил найзсан 17 жил найзалж байгаа. Булган Арука 2 байгаа. Тэгээд Жавха угна энэ жигур байгаа. Одоо энэ Жавха 2 сая Японд нэг нь амьдардаг байхгүй тэгээ хоёлаа хүрээд ирсэн одоо энэ л огт болцсон. Булган хэд чинь нөгөө нэг киноны нээлтэн дээр байсан мөн үү? Тийм мөн. Тийм.
Хүүшээ тэр энжи менжигээ буцаад Япон яв гэж бид нарыг очихлоор тосчихоо яваа. Энжи бай. Мекап хийдэг энжи ярьж. Бид нарыг очихлоор тосч авах юм уу? Үгүй тосхгүй. Би нөгөө нэг чөлөөт нэг өдрөө тэдний точих ханах юм. Ууг нь ингүүл гоё. Гойлоо хөгж мөгж. Амьдралаа зүгээр ярьчлаа би сая. Зүгээр л байж байгаа л юу ямар ч асуудалгүй те. Энэ одоо ингээд зохиолын дагуу одоо ярих хэрэгтэй шүү дээ. Тийм зохиолчны балаа юм уу? Манай ангийн охтууд ууг нь ингээд нэг төрс өдрөө тэмдэгдээд 4-5 удаа уулздаг байсан. Тэгээд би одоо нэг охин чим шиг тэтэртэй очиод төрс өдрийн тэмдэглэдэг байсан чинь нэг нь гадаад руу яваал тэгэл тэр ирэн алдагдчихсан шүү. Тэгээ одоо нөгөөдөл чинь төрс өдрөөч тэмдэг хаяа нэг чатаар хаа их юм. Тэгээ хаа ихлэ бацаад ахаад юм бичихгүй. Одоо амтал мэдгэждэг байдаг үү. Тэгээ тэрэн дунд чинь нэг холбогч байдгийг зайлвал тий. Одоо бид нар дунд манайх түүгийн холбогч хийдэг байхгүй. Би яваад гэсэн юм шүү. Найзууд дундаа би ихтэй амар олон найзуудтай л да ер нь. Яг багын гэвэл 5 дээд багын биш зүгээр яг ингээл уулздаг хаяа уулздаг те юм уу ярьдаг зөндөө. Уулка наран гэрлээ. Уулзалтмаар байна. Тэгээ юу шүү нөгөө мэдээж одоо манай ангийнхан гомдчууд нөгөө ангийн уулзалт 20 жил 25 жил болсны дараа ингээд угаасаа ангийн групп чат ингээл амар итгэвчээл ингээл бүгдээрээ л бид нар чинь ингээл нэг ангийнхан чинь найзууд шүү дээ. Би сая болоо нөгөө нэг дандаа одоо ингээд байнга уулздаг сайн найзуудаа л яриад байгаа шүү. Бурхан минь. Дараа нь бөөн гомдол. Тэр заримдаа тэр чинь тэгээд ганц нэгээр тоглодог байхгүй юу гэж яаж 25 жил дээр 20 жил дээр бол бид нар тэгсэн тэгэл тий ороод ирэхэд бүгдээрээ танихгүй чи юм бэ л гэж асууж шүү. Тэгвэл согтцоо ойлаа. 30 жилдээ чамд агстай юм шүү. Яа миний намайг хараад явгаар ярьдаг юм бэ? Яа одоо манай 30 жилийн 27 онд боллоо штэ. 30 жилийн би 97 онд 10 дугаар ангид төгссөн. Тэгээ 30 жил болчихж байгаа байхгүй юу? 30 жил манай 10 жил юм. Амар юм аа бурхан минь. Тэр аймаа тэмдэглэхгүй байгаа. Үе юу яасан шүү. Манай ангид бага ангид Эрдэнэ чимэг гээд охин бид үзсэн байхгүй юу? Тэгээд оюутан болсон хойно би тэр ангиас 5 дугаар ангидаас шилжчихсэн заяа. Тэгтэл л одоо Арикой тэр одоо ч гэсэн найзалж л байна штэ. 1-р ангиасаа найзалсан. Тэгсэн чинь би оюутан болоод вагон дотор явж хагаад тэр Эрдэнэ чимэгтэй тааралцсан чинь бүр ингээд бүр ёо намайг ингээд танихгүй заяа. Би хүү чи шинэ оруулын 6-аас Эрдэнэ чимэг хүмүүстэй ингээд жанцлмагш ангидаас дээрээ гэл ангийнхнаа бүгдийг ингээд ярангуут бүр улаан цай би чамайг танихгүй ингээд яа танихгүй л үсттэй. Үгүй тэгээ би эмжил радиогийн оюутан байх ёо ямар хэцүү юм бэ. Тэнгүүд одоо би бас ингээд нэг тийм ангидаа нэг тийм хүнд мартагдахаар танигдахааргүй байхаар гар байгаагүй байхгүй юу. Тэгээ хүн өөдөөс тэгээд тахаар бүр ингээд шар гоцоогоод идэв юм байна шүү дээ. Би 10 жилийнхаа би л хэдэн жилийн дараа чи хүү сайн юм уу би энэ жилийн гэрлээ байсан. Хойл гинэ. Би сая 10 жилийнхаа уулзалтыг зохион байгуулсан байхгүй юу? Танаа тий хаа нэзээ болсон юм. Энэ манай хойлоо. Ойр би өөртөө ойрхон яаж байхгүй юу? Ажил амралт нь явдгүй юм уу? Тэгээ заварч яах юм. Бид нар чи одоо тэгэхээр болцсон шүү дээ. Үржлийн эд насн дээр иш тийш битгий яваарай. Үгүй угаасаа. Одоо та нар 20 жилийн дараа явна да. Би бүгднлөө ингээл Facebook чатаар холбогдоо уццганы яриад марил ингээд явж байгаа гэсэн чи ангийнхаа нөхөрлөө ингээд битсэн байхгүй. За ингээд тэдэн сарын тэдэн нэг уулзахаар болсон шүү. Багштай юм авч өгнө. Тэдэн төгрөнд тэр талсаа шилжүүлээрэй гэж тэгсэн чи би та нартай тийм дотнд байгаагүй гэсэн блоклцсон. За та нар өөрсдөөсөө л олдог шүү. Нэр би бол нэр бүгдэнтэй л амар илэн дасангуус ахын л байдаг байсан. Айгу магарах үстэй. Өстө балаа байна. Айгу балаа байгаа үстэй. Окей тэр ямар учиртай гэж ер нь мега бид нар шиг ийм хүмүүс ангидаа нэг юм жоохон далжсан гарууд нь авахгүй юу. Тэнгүүд тэнд нэг 3 дугаар салааны артл мартл ингээд угаасаа нэг юм амын ингэж ухчаад юм яриулдаг нэг юм даруухан октоо сууж идэг штэ. Тэд нар нэг ихт хүнтэй суучдаг. Тийм тэд нар тэгээ яг ингэж харцдаг аахгүй. Манай бас Дэнсмаа огчтой 8-аас 10 гэдэг ангийн тэр групп чат матыг нь би бас би л хөдөлгөн. Би нэг ороод за юу байцгаа нөгөө бүгдээрээ доорно сайн тэгээд дуусаа. Тэгэл болоо. Хаяа нэг амдыг нь асууж авахгүй бол одоо ч бид гөгшөрж шүү айлтар болж тий. Балер энэдийн гинэ хогчин. Яа тийм гэж. Хэдэн жилийн дараа гэрлэг чадчихгэр би чамтай татна байгаагүй. Тэгсэн чамтай татна байгаагүй шүү дээ. Бай блок гэсэн. Яа. Тэгвэл алах юм байх нэрээ. Би нэг гэрлээ байж гэсэн. Өдгөө мөөгийг барьж авч үнснээ бэлтгэлтэй байгаараа мөөгэн гинэ чамаа. Хин Сарав ончигд орч.
Манай үеийн Царай сонир болсон. Манай үеийн үнслэг юм бол үнсэн шүү. Манай 75 оных эвгүй шүү. Ер нь эвгүй шүү. Хажуудаа халбагдаад зогсоож байгаа л унтан цараа байна. Халбагдаад байгаа. За хамтран аялагч танилцуулаад дараагийн асуулт руу оръё. Улаанбаатар хотод 17 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны гэр бүлийн хамгийн үнд мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За, интернет эмнэлэг жирэмсний хяналт, сургалт, төрөлт, төрсний дараах сувлал, асаргааг зохицоор нь үзүүлж байгаа. Мэдүү заавал энэ жирэмсэн болох юм бол сургалтанд нь хамрагдаараа заяа. Ядчил чамааг ингээд өвдөгөөрөө яаж зөв дүлхий чинь зааж өгнө. Амьсгалаа яаж авах гаргахыг чинь зааж өгнө тий. Тэгээд чи зөв дүлж чадсанараа хүүхдээ хурдан төрүүлэх байхгүй юу? Нүдээ анж болохгүй гэж үний юм уу? Нүдэнд нөгөө цус ингээ хараад улаан болчтой. Нүдээ анжгаад тэгээд нөгөө нэг одоо чи төрлөөс сая. Намайг төрөхөд заяа миний хажуу талд байсан хүүхэн буруу дүлээд нүүрлүгээ дүлээд тэгээ ухаалтад унтсан. Тэгээд хөөх нүүрлүгээ дүлгэж яадий. Дүлэлтээ доошогоо өгснөөр хүүхдээ ингээд төрүүлэх гээд дээ штэ. Гэтэл буруу дүлээд нүүрлүгээ ингээд дээшээгээ дүлээд би сая тэгж дүлж үзлээ болох юм байна. Худ дүлэлт өгсөн өөд юм гэсэн үг штэ. Тэгээд ухаад онц чи нөгөө намайг төрүүлчихсэн юм ш төлөөс чи бүгдээрээ дээшээ гүйлдээд яваад гэсэн. Тэгээд чи төрцөл бараг л төрчихөж байгаа юм шиг шүү. Тархилуугаа дүлчихэж байгаа юм шүү дээ. Яг уна. Аха. За, тийм учраас сургалтанд заавал суу. Окей? За. Ойлголоо. За, эдний жирэмсний хяналтын жишээлбэл юу өгдөг юм бэ гэвэл их ургийн байдлыг тодорхойлж шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, жирэмсэн үеийн хүндрэлээс сэргийлэх, эрсдлийг нь бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох ийм ач холбогдолтой. Дээр нь урагт илрэх хөгжлийн ажгийг эрт олж мэдэх боломжтой. Хит авиан болон лабораторийн шинжилгээгээр урагт төрхөөс өмнөх ажиг эмгэгүүдийг илрүүлж шаардлагатай бол онш тогтоодог. Эмчилгээ боломжтой тохиолдолд эртнээс эмчилгээний болон төрөлтийн төлөвлөгөө боловсруулах боломжийг эцэгт нь өгдөг гэж шүү. Тэгээд энэ нөгөө төрсний дараа хасаргаа яагаад чухал байдаг гэхээр одоо угаасаа л шинэ хүн болж байгаа штэ тий өөрөө ч гэсэн ингээл хамаг би одоо төрсөн хүн шиг ярих гэж штэ. Тэгээд ер нь асаргаа чухал байдаг гэвэл тийм яг мэрэгжлийн хүнийх нь асаргааг ингээ аваад одоо орчин үеч өөр болсон шүү дээ. Бүх юмнууд шинжлэгдсэн байгаа учраас ингээ хэрэгтэй тэг хэрэгтэй гэдэг юмнуудыг мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө авахыг хүсвэл тэгээд интернетэд хамаарай гэж. Төрсний дараах сэтгэл готрал гэж айгүй чухал анхаарах ёстой юм гинэ. Нааднаас ч болж хүн амьтад салдаг гэсэн шүү дээ бүр. Төрсний дараах сэтгэл готролыг ойлгохгүй байгаад Ядаргаад ингэсэн байна. Шинэ ээж өөрийгөө ойлгож шинэ үүрэгтэй дасгал тусалдаг гэж. Энэ амар чухал аа. Яа дөө би ч гэсэн одоо хүртэл өөрийгөө ойлгохгүй хахад бас тэг төрчөөд яаж өөрийгөө ойлгох юм бол. Тэрэнд нь л туслах гэдэг тий. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 техник 11 гэдэг утаснаас орой. 77 техник 11. За миний мөгийн чимэг болоод нэг өгүүлбэр хэлсэн тий. Би утсыг хэлнэ шүү дээ. Хэлжлээ. За миний мөгийн. Миний анжахаас юм уу туссан. За яах вэ? Би өстэй бич. Мосаа нэгтэй их баярлж байна. Их бөөрлж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны гэр бүлийн хамгийн өнд мөвчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. Нэрээ би яриач авах те юм уу? Амжаах яриа байжсэн тийм. Мосаа юмнууд. Би миний ах бүр хар хөлсийн цуглаа юм яриулаад зүгээр. Хөлсөө цуглаад ярьсан тийм. Энэ бүр сая бүр 2 дугаар хуудасаас төрөх юм бэ. За ханжи найз гэдэг үгийг 3 үгээр тодорхойл над руу харж байгаад хэл. За. Хайч болдгоо, авчиж болдгоо нөхдүүдийг л найз гэдэг байгаа шүү дээ. Бай хажууд байлгаад байхад бас балаа. Тэгээ ингээ холдоод явчлаар санаад байна бас. Нэг уулзалтмаар санагдаад ингээд идэх хүмүүсийг л найз гэж байгаа шиг байна. Би одоо нэрээ ингээд байн уулзаад байдгүй мөртлөөл ингээд нэг хаяа нэг уулздаг болцсон байна шүү дээ. Одоо ер нь бол баг байхад бол ингээд хэлхэлтэй л өстө нэрээ мөнхийн хамт явж идэг шүү дээ тий. Айгүй ядаргаатай тий. Манай баятыг их чи яг өөдөөс харсан хаалга болсон шүү дээ. Тэгээд хороолын 3 өрөөч амар урт коридортой шүү дээ. Тэгээд хороол хоёр талынхаа хаалгыг онгоолгоод тэнгуүч чи ингээд коридортойгоо нийлээд энэ чи баг богоон зам шиг юм болж байгаа юм чи. Дүүнэрийнхээ юм нэг банд суулгаж байгаа тэр том коридороор нь чирж гүдэг л байлаа шүү дээ. Тийм амар хамт байж исэн гэсэн үг байхгүй. Бараг гэр надад бол шүү дээ тий. Ямар ч цаг үед
зовсон, жаргасан, одоо гутарсан, эсвэл миний ингээ баяртай мөчтэй ямар ч цаг үед л миний дэргэд л байж байгаа хүнийг би найз гэж хэлнэ. Би ч бас тийм байхыг хичээдэг. Би бол шүүмжилдэггүй, урвдаггүй тэгээд байнга дэмждэг хүнийг л одоо найз гэж хэлэх юм да. За олон их дурсамж ихтэй байх юм доо. 40 жилийн дурсамж ихэрч одоо мэдхгүй. Асар их нууцаа мэддэг. Тий. Нууцаа мэддэг хүмүүс. Тий. Баг хамгийн зөвүүн дайснууд нохоод. 3 үгээр гэдэг чи ямар олон үгээр. Тэдэртэй муудалцаж болохгүй шүү дээ. Тэд чинь амар их нууц мэдж байгаа. Жохолынхаа дагуу явмаар штэ чи. 3 үгээр гэдэг чи. Дурсамж ихтэй. За яах вэ? Дурсамж ихтэй намсноо. Ярээр миний мөг яар. Дурсамж ихтэй. Гоё өстөвч ахад ярьж байгаа. Дурсамж ихтэй намсноо тэгээ. Йоо би үхээд үг. Дурсамж ихтэй намсноо. Тий. 3 үгээр бол ингээд болж байгаа юм шүү. Чиний санийх төр чи юм штэ нөө. Чи чинь ямар ч үед яасан ийсэн баярлсан үнгэлсэн те. Согтсон, шаардсан бүх үед байж ах хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ тийм. Гэхдээ харин би бүх үед гэсэн штэ бүх үед. Зүгээр жаргалтай юм. Яар. Тий би гоё юм чи ярьж байгаа. За санал асуулганд хариулах цаг ирсэн манайхаа. Над дээр ирж байгаа те. Найз хэрэгтэй юу? Юу гэсэн үг юм бэ чи мэдээч штэ. Хүн найз нүгдэхгүй бол одоо эн чинь ингээд ганцаардлын туйл болоод үхтiin байгаа юм энэ чинь. Юу асуугаад идэв. Уудлаанаачгүй. Зохиолч нь одоо мэдрэл муутай бүр нэг мэдрэл муутай хөр үстэй юм байт юм ааш. За мэг хариул. Мэдээж. Чи мэдгүй гэсэн. Яа, за мэг. Найз хэрэгтэй юу? Үнээс асууж байгаа юм шиг. Бараг хичнээн найз очи. Ой, найз санаад асуулдаг үстэй. Хэрэгтэй байлгүй тийч тоо. Мэдээч чи мэдээч. Яа за санал нэгтэйгээр мэдээж дээр очсон. Йоо. Юуны нийттэй. Чи ингэж Энэ юу яаж байгаа хөө? Энэ цагаан хөнгөөс болоод хүмүүс галтаж байгаа хөө. Ойлонгоо Чи яа бүр өөдөд юм уу яа тийм тий. За санал асуулгын дүн гарсан. Яг одоо манай лайвыг 484 хүн үзэж байна. Санал асуулганд 242 хүн оролцсон. Сайн байна. За тэгээд Могийн үсийг яриад 484. За найз хэрэгтэй гэсэн чинь Аад нь мэдээж гэдэг дээр бид дөрвийг нэмээд 166 хүн буюу 67%. За хаяал уулзаж ууд суух юм да гэдэг дээр 38 хүн буюу 16%. Итгэл таадгүй юм а хэрэггүй гэдэг дээр дандаа нэг загдуулсан 23 нөхөр байна 10%. За. Мэдгүй гэж нэг мэдрэл удаа 19 хүн байна. Нэг халтаад ирлээ. Мэдгүй байж болно штэ хүн. Найз гэж мэдгүй. Йоо ямар мэдрэл муутай бэ та гур бүр. За санал асуулганд эзэгтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. Тэгээд 166-уулаа мэдээж гэж хариулт өглөө 67%. За ёо илэг аваачих. За хамгийн сүүлийн асуулт. Гас нэг үгээр хариулна шүү заяа. Сураг тасарсан. 3 нь одоо бүр нэг болцсон уу? Сураг тасарсан найзыгаа гомдоож исэн бол одоо энэ завшааныг ашиглаад уушлалт гуйх боломжтой мега. Блокосоо гаргачвал буцаад найзаа хүсэлтээ аваарэ. Хин? Уучлаарай. Манай зулаа гэд найз байгаа. Уучлаарай. Найзаагаа хайртай шүү. За. Оо надад тийм гомц найз байж аахгүй. Би гомдоосон шүү. Та гомдоож удгүй мó хайр та. Баятын болоо. Давраад гараа. Одоо бүр хөөрцөө. Өснө одоо борчоор орчих зүгээр хөөрцөө. Баятын болоо хоёр одоо ойрд нэг уулзъя. Яа. За Арикага солонгос тацнаас нь хойш ер нь баг улиралтай нэг бодолт худалчанд холбогдож байгаа шүү. Найз нь тэгээд одоо 7 сард яваад ч хайртай шүү. Та синг. Хөөе чи Би бол дон турууд гаргамаар байна. Ингэдэ зүгээр ингэдэ. Яаж харах вэ? Дөрөвдөө ингэж. Яаж харах вэ? Хий мөнх ата. Инг.
Би чебрашка шиг. Зэрэг ингээ байж нэвтрүүлгээ дуусгаад байна. За байж гараа. Ямар хөөрх юм бэ? За мөгийн хийгээч. Зүрх хийгээд ахт чи өөр юм хийгээд ах юм. Ёо. За бүгд яг зэрэг за ястаа гоё. Яг энэ зургийг тасал тавь шүү найруулагч. За болсон. За энэ үрээд 2025 оны халбаг долоод дээр халбаг санаад долоод миний ерөөсө зүрх шиг харагдав. Яг манай тэр 70 оны их чинь тэгээч ач юм уу? Харахгүй толгоогоо ингээд дарж байгаа юм шиг харагдав. За энэ чи зүрхийг харах га 503 болчлоо үзэлцээ. За энэ хүрээд 2025 оны 6 дугаар сарын 18-ны лав гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Химэл оюун суурилсан иргэний хамгаалдаг Им Монголиа за мөн таны гэр бүлийн хамгийн өндөр мөчүүдэд бид хамт байна гэж сураатаар интернет эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3